За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргье. За бид нар өнөөдөр Төвдийн Уртасас хорны Чамдуу хотын одоо Дэмчин суурин дээр ирсэн байж байна. За одоо та бүхний өмнө харагдж байгаа энэ болохоор одоо яг Төвдийн одоо яг энэ сууринд байдаг одоо ингэж төвдүүдийг асардаг одоо ийм газар байгаа юм байна. За тэгээд одоо энд бол одоо нийтдээ 187 хүн яг энэ асардаг газар байд юм байна тийм ээ. За тэгээд ер нь бол 50 наснаас доошх одоо тийм хөгжлийн бэрхшээлтэй за тиймэрхүү хүмүүс нь бол энд байдаг. За тэгээд тэрнээс өөр нь бол одоо 60 наснаас дээш настай. За тэгээд одоо үр хүүхэдгүй өвчин зовлонтой за тиймэрхүү хүмүүсийг одоо энд ямар ч үн төлбөргүйгээр энд ингэж асардаг юм байна. За тэгээд одоо бол яг өдийн хоолны цаг болсон. Тэгээд зарим хүмүүс нь хоолоо идээд дууссан, зарим нь одоо яг тэгээд хоолоо идэж мэдгээ тэгээд сууж байна да. За ер нь энэ бол одоо бараг 60-ын наагур, цаагур. За тэгээд зарим нь бол одоо бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол харагдаж байна. За тэгээд энд нь бол за та бүхэн харж байна. За энэ дээр нь бол одоо өндөр настай хүмүүсийн одоо яг ресторан яг хоол идэх газар юм байна. За тэгээд энд бол одоо маш олон хүмүүс ингээд хоол ундаа идэж барчхаа тэгээд сууж байна. 他们这是吃完饭了吗？已经。你好，你好，他们这已经吃饭了吗？哦，哎，对。他们这是现在已经吃完饭了，是吧？哦，那他们现在在干嘛？在这儿？还要怎么拍马上我们在等着。哦，就在这儿。За энэ хүмүүс бол одоо хоолоо идэж дуусчихад энэ ингэж жоохон амард юм байна. Тэгж жаад одоо ингэж гадуур явд юм байна. За энэ өвөө маань бол одоо ингээд мааны хүрдээ эргүүлээд мааны уншаад сууж байна. За та бүхэн бас их сонирхолтой зүйл байвал асуугаарай. За энд бол одоо ер нь настай хүмүүсийг асардаг газар юм байна. Сая бас та бүхэндээ ярьсан. За 60 наснаас дээш одоо үр хүүхэдгүй. За иймэрхүү настай хүмүүсийг бол одоо энд ямар ч үн төлбөргүйгээр асардаг. За тэгээд他现在是什么情况？多大年龄？ 73岁. За та бүгдийн өмнө харагдаж байгаа энэ хүн болохоор өөрөө 73 настай. 那他是那在我里边是光。Тэнти ахмадын асрах газар.他到这3年了。到这3年，他为什么来这儿？当时也就是乡里有个这个敬老院，乡里面有个小型的敬老院。对。从当时一直住在那的。不是我的意思，就是他为什么要住到这个养老院？就是乡里面以前有个敬老院啊。那他为什么以前要到那个敬老院？ Бурхан намын газар юм шиг санагдсан. За энэ өвөгийн 他自己无儿无女，然后生活条件比较贫困。然后年龄也大了，也干不了什么事儿。然后乡政府什么联系以后就。在。
За энэ хүн болохоор өөрөө энэ жил яг 73 настай хүн. За тэгээд ер нь бол одоо энэ угийн сумын төв дээрөө одоо яг энэ асрах хүрээлэнд байж ирсэн юм байна. За тэгээд өөрөө бол өөр хүүхэд өгөө тэгээд одоо бас 70 гарцсан нас явцсан. Тэгэхээр одоо ямар ч тийм ажил хийх боломж байхгүй. Тэгээд одоо энэ газар ирж ингэж сууж байгаа гинэ. Тэгээд ер нь амьдралын хэр төвшинч бол бас нэг тийм сайн биш. Тэгэхээр одоо энэ газар ингээд тэр сумнаас нь энэ газар ирж оруулж өгсөн юм байна уу? Асуусан уу? За одоо энэ 有吃的有住的，反正有水有电，他们都是党和国家对他们的泰国的一个照顾。照顾的挺好是吧？无忧无虑。现在 за санаа зовхон гоо. бид нар сая уугаас асуулаа л да. За та тэгээд энд ирээд хэр таалагдж байна? Ямар шүү байна гэсэн чинь за энд бол одоо идэхээс хоолтой өмсгөө сувцтай тэгээд ер нь бол амьдралд ирэн дутах юм алга их л жаргалтай байж байна гэж байна. За сайн байна уу? өөр өөр дэмий. Энэ хүн болохоор одоо өөрөө нас гарцсан тэгээд одоо жоохон чих хатуу өөр бус нь бол одоо бараг зүгээр гинэ. За тэгээд энэгээр одоо 就是比如说他这位爷爷就是以前是在那个牧区待着是吧？这个农区。农区哈，那比农区这边条件好吗？在农区生活好还是这边好？那这当地就都在亚达山，俺那都在亚达山。 за маш их баярлалаа. За энэ өвөөс бид нар одоо 3 давхар орчуулга явж байгаа. Тэгэхээр та нар бас энэ цагаар нь өөр хүмүүсийг харуулжээ. 这边好多了，啥都有。护理的人员也在护理。 Сайн байна уу? Солонгос улсаас үсч үзсэн. Амралтын өрөөг нь сонирхолж бол. Тэгин одоо жоохон байж байгаа та бүгдийг дагуулад за энэ амралтын газар одоо энэ ахмадыг асрах газар одоо яг ямар шүү байдалтай гэдгийг одоо бүрэн утгаар нь та бүхэндээ харуулах болно. За ер нь сая энэ өвөө маань бас ярьлаа. Уг нь бол өөрөө яг хөдөө орон нутагт одоо яг тариалан дээр байж исэн хүн гинэ. Тэгээд одоо энд ирснээс хойшоо бол ер нь тэгээд энд бол нөхцөл боломж одоо бүх юм бүр сайн байна. Ёстой хэлэх юм алгуу гэнэ. Яг нөгөө нэг одоо сая тайлбарсан тий. Хөдөө амьдрахын бодвол хаан зүгээр байна. Хөдөө амьдрах зүгээр вэ? Зүгээр өснө. Энд бол санаа зовх юмгүй. Хүссэн хоолоо идэж гин. Амрах үедээ амарч гин. Ерөөсөө санаа зовх юм байхгүй. Хөдөө амьдрахтай харьцуулах газаргүй л гэж. За тэгээд та бүхэндээ бас энэгээр ингэж хүмүүсийг харуулъя. За бидэртэй уулзаад маш их баяртай байна. За тэгээд энд байж байгаа энэ хүн бол ер нь бол нэлээд нас явцсан эмээ харагдаж байна да. За тэгээд ер нь бол та бүхэн бас мэдэж байгаах төвдөө ер нь онцлог нь гэхээр ингээд мааны хүрдээ эргүүлээд маанаа тоолоод яг ингээд суудаг да. За энэ асрах газар бол одоо ямар ч төлөв Уманы бадмайхан гэж сууж байна да энэ хүмүүс. Бид нар ч за эндхийн одоо төлбөрийн тухайс би та нарт дахин нэг хэлье. За энд байж байгаа 187 хүнээс бол ямар ч төлбөр авдаг вэ? Энэ мөнгийг бол энэ одоо төлбөр зардлыг бол одоо бүгдийг энэ засаг захиргаанаас гаргаж өгдөг. Тэгэхээр эднэр бол одоо энд ямар ч тийм төлбөр төлөх шаардлага бол байхгүй. Ой. Дөнгөсгөл ойрлчих юм. Сурвалжиж болно нэ. Эмээгээ. За та бүхэн бас манай энэ хөө сонирхолтой нэвтрүүлгийг олон хүмүүст шеэр хийгээрэй. За одоо та бүхний өмнө харагдаж байгаа энэ бол одоо эднэрийн амралтын газар.
За одоо та бүхэн дээгүүрэн бүр ингээд дээвэртэй. Тэгээд энэгээр одоо яг ингээд өнөө төгд онцлогтой ингээд буудан тавьчихсан. За ер нь энэ 187 хүн дотор бол одоо хамгийн өндөр настай хүн болохоор 93 настай хүн байгаа гинэ. За тэгээд ер нь энд бол ер нь зөндөө олон хүмүүс хоолоо идэ дуусаад одоо маш амгалан гараад алхалж байна да. Энэ баг энтхэн хүмүүс нь өгсөн байж магадгүй. Бүгд за тав хүн бас сайн харуул бас харагдаж магадгүй. Энэ олон өвөө эмээнэр бүр Nike өмссөн байна. Jordan өмссөн явж байна. За харсан уу? Оо, энэ дээр одоо бэлэр тоглож байна да. Таслагдаад байна. За одоо яа чин тасарж гин үү манайхаа? Одоо зүгээр. За сая бараг тэр дотор урсан болохоор бас жоохон тасраад байсан юм болов. За манай хүмүүс бас шэр хийгээрэй. Одоо энэ хүнээс ярилцлага авах уу? За. Очоод хажууд нь суучих. За энэ хүмүүс маань одоо яг ингээд хоолоо идэ дуусчаад гарч ирээд одоо яг буудан дээр суугаад ингээд амард юм байна. За 67 настай юм байна. За сайн байцгаана уу? Чүстэй сайхан. ганцаараа одоо амьдардаг ямар ч орон байргүй амьдардаг байсан гэж. Та ямар орон хөнгөтгөө лайжер дүүж хашиж яа. 나는 로또 됐지. 아, 나 때는 너무 춥다고 그러다가 로또 때. 원래 해놔도 알아 로가. 로가.印第人台湾籍多少？你觉得这边的条件怎么样？ 나 자기 집다. 아, 자기는 뭐나 가가가가 가서 자가기까지 중국 공제단까지 어디 정도도想看啥子大家搞的啦，这是가지 자가기까지 공제단까지 시치대 근데 내 맞게 나도并且学全部招去阿布书记，并且学的我的这位书记，早点那那个明天节目是这个我的，然后去找早点大家关注，刚刚去来啊要。那个人东西在当给啥地方人，过来干的领导来着，我那是没着。 За одоо тэндээс яг оргоор ангарч байна. Одоо тэгээд орчуулганд тийшээ явна. Тэгээд та бүгдээ дахиж үргээд ингэж ирнэ. Настай улсаа сайхан асардаг юм байна да. Харин тийм бэ. 说了很多感谢话。感谢党和政府对这个领导的名字，他都在喊。 Одоо ямар энд ирээд ямар сэтгэлтэй байна вэ гэсэн чинь бүх хүмүүстэй талархаж байна. Одоо нам засагтай талархаж байна. Энэ орон нутгийн засгийн газрын бүх дарга нарын нэрийг хэлсэн байна л да. Хажууд байж байгаа энэ хүний нэрийг бас дурдсан байна. Хүмүүстэй талархаж байна гэж. Тэгвэл одоо энэ хүн яг өдөртөө яаж амьдардаг байна?
读的黑灯江就是读的牛皮的他的了，所以那就是一天的生活情况可以简单的介绍一下，比如说早上几点起床，然后几点吃饭，然后中午怎么休息，下午做什么这样的。你妈在哪都对，这种的。 За.这那啥什么啥地方吃的那个吃点东西，这个以后是你妈在吗？ 내가 자이가 기성으로 또 이렇게 차고는 이렇게 쳐서 자이고 내가 나자 얼마 이거 말에 내가 리 유지만 담제게 연장 这都吃一些都得。 아 那，俺可能都就是俺过来那种。 네, 내가 다 대로 연장을 내가 시 누구 존다를 사서 다시 찾아 많이 더 먹세 내가 저기 내가 시 내가 소나게 내가 시 대저 그럼 뭐이 다 당원 시 누구 존다를 사고 내종에 그 시는도 그것도 시행으로 자공으로 차대 가까이 가까이도 걔는 누구 존다를 사 야구를 也是，这就是按点吃完饭以后，他就去，有时候出去就喝茶，茶嘛是吗？哦。有时候就在这个健步室转经。是这样。 Одоо өглөөнөө ер нь яг тавцсан цагаараа хооллдог гэж байна. Заримдаа одоо бас гадна банк юм уу, цайны газраараа бас хооллож чигдэг. Тэгээд бас нөгөө бас өөрөөр Мааны хүрд. Да, 저거 망고 어디로? 망고 어디서? Олон найзуутай болсон уу гэж асуусан. Зөндөө байгаа шүү дээ. 他叫什么名字？好多人在问。준총. 준총. 아, энэ хүн болохоор өөрөө 준총 гэдэг нэртэй хүн юм байна. Төвдөрөө бол 준총 гэдэг гэн. За, та нарт ажлын хэмтэл өсөе, мондог болсоо юм байна. 준총 гэдэг нэртэй хүн гинэ. За. Энд нэг хэдэн хүмүүс хөөрхөн бильярд тоглож байна. Сая бас тэр за энд ирсэн гэхээр одоо сая энэ хүн бол бас өөрөө ярьлаа л да. За ягаад энд ирсэн бэ гэхээр өөрөө бол одоо ямар ч тэр хүүхэд чухад байхгүй. Тэгээд бол энэ газар ирсэн гинэ. Тэгэд ер нь бол одоо энэ амьдралын одоо жоохон амьдрал аанайхан шиг болсон. Тэгээд амьдрал бэрхтээ иймэрхүү хүмүүсийг яг энэ одоо засгийн газраас нь бүр тоо баримтыг аваад тэгээ бүртгүүлээд тэгээ бүр энэ газар авчирж өгд юм байна. Ер нь өөрөө ямар мөрөөдөлтэй байдаг вэ? Юу хүсдэг юм гэсэн чинь одоо манай энэ асрамжийн газрын захирлыг битээсэл орой. Захирал байхад би одоо надад хамгийн одоо таалагдсан гоё байна гэж хэлж байна. Захирал нэг юм. Захирал нэг 40-од насны нэг эмэгтэй байдаг гинэ. За ер нь бол өөрхий энэ эмээ манаас ярьж байна. Өөр надад одоо ямар хүсэл мөрөөдөл байх вэ? Миний захирлыг манай энэ асрамжийн газрын захирлыг л битгий солиорой гэж байна. За одоо та бүхэн Жавчуу гэдэг. За одоо та нарт ингээд яг оргоор нь үзүүлж байна да. За хүмүүс маань бас ингээд нэвтрүүлгийг маань шеэрлж өгөөрэй. 179 хүн болгоо нэг шеэрлэхэд бас арай өөр баха. Тэгээд их сонирхолтой юмуудыг бид нар бас анх харж байна. Тэгээд энийг бас та нартаа харуулъя гэж бодлоо. За. Энд бол одоо хостчлоо. За байдгаа. Жанчуу бас альтарчлаа. За энд бас ингээд их лам хувцастай хүн бас олон байх. Эдгээр бас ингээд бас
их өнөр настай лам хүмүүс байхаа. Тэгээд ер нь энэ газрын лам хүмүүс бол айл гэр бүл байгуулж болдог бай. Тэгээд одоо ингэж насаараа ингэж ганц бие явж гаад тэгээд одоо нас нь нилээ яваад ирэхээр тэгээд энэ газар бүртгэгдэж орж ирд юм байна. Энэ газар ер нь бол юу гэдэг ямар нэгэн одоо өөрсдөө за би энэ газар очиё энтер гэж одоо тийм хүсэлт энтер тавихаас өмнө одоо энэ орон нутгийн засгийн газар нь одоо бүр нарийн бүртгэлтэй. За энэ айлд нь хичнээн хэдэн настай хүн байдаг. За тэгээд хэдэн настай хичнээн хүн байдаг. За тэгээд одоо ямар улсууд амьдралын хэр төвшин хэр байдаг. Тэрийг нь бол одоо энэ газрын хүмүүс нь бол сайн мэддэг. Тэгэхээр одоо за та одоо тийшээ очоорой. Таныг бол одоо тэнд бүртгүүлсэн шүү. Та тэнд очиж амьдраарай гэдээ одоо энэ газараа ирүүлчихдээ юм байна. За тэгээд одоо за та нар одоо ингэж хар энэ мааны хүрд мааны хүрдээ эргүүлээл ингээл мааны тоолоос суудаг хүмүүс байна да. За одоо та бүхнийг дагуулад ингээд сая бас сэтгэл комент бичсэн байсан. Энэ баг ер нь хотхон юм биш үү гэсэн. Харин ороод ирсэн чинь ер нь баг хотхон юм шиг байна лээ. Бүр амар том. За ингээд бүгд хүмүүс одоо ингээд сайхан налайтал суугаад одоо ингээд амраад сууж байна. За газраар хөвтөж мөргөө тоол газар туулдаг гэсэн тэр газраар нь орох уу. Ер нь бол одоо энд тэгж мөргөдөг хүмүүс бас зөндөөн байгаа. Хаа газар сайгүй одоо энэ баг төвдөө өөртөөс хорны баг орон нутгуудаар бүр тэгж харагддаг. Тэгж харагддаг юм аа. Тэгээд гэхдээ бид нар одоо бас тиймэрхүү зүйл баг тохиолдох байхаа л гэж бодож байна. Нэг олон сурвалжлага энэ төр бол яваад ирсэн хэрэггүй шүү. Амар унаад байна. Сайн бүр тэн дээр ярьсан гэдэг үү. Тэгвэл яана захирлаа. Тэгээ энгүүр ингээд яваад эндээс Гол нь эдний энэ шин захирал чулгасноос хойш энэ нөхцөл нэг сайжирсан байна. Тэгээд өнөө өсөн захирал нь өөрөө өсөн болсон гэж. Эднэрийн өнөө зарим хүн өсгийн өсгийн өөрөө. Цэвэрлэр энэ байдлыг үзүүлчих. За хоолоо идэж дуусчоод энд ястаа нэг 50 амгалан байж байна да. За энд бол одоо зарим нэлээд нас явцсан хүмүүс байна. Тэгээд бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Бид хоёр Сычуанаар бол явахгүй. За тэгээд та нар одоо бас бүгд ингэж харж байгаа. Энд одоо ингэж хүмүүс маань бүр ингэж гарч ирээд маанаа тоолоод мааны хүрдээ эргүүлээл ингэж сууж байна. Энэ бол одоо ингэж төвдөд байнга харагддаг зүйлүүд. Тэгэхээр эн чинь дандаа төвдүүд юм тийм ээ. Төвдүүд. Тэгэхээр энэ дотор бол одоо бараг 100% төвдүүдийн асрамжийн газар юм байна. За ер нь төвдөйг бас их сонирхдаг хүмүүс манай нэвтрүүлгийг бас харъя гэж бодоод бас харж чадахгүй байж магадгүй. Тэгээд та бүхэн бас тэр хүмүүст туслаад манай нэвтрүүлгийг ганц ч болов шеэр хийгээд өгөөрэй. За энд бол одоо мэдээж 100% төвдүүд байж байгаа юм байна. Яг хөдөө орон нутгаас ирсэн төвдүүд юм байна. Толгойн заслын хараад яг бүр эмгтээчүүд. За та бүхэндээ бас энэ нутгийн онцлогтой тэр толгойн засал тэрийг бас харуулъя. Дэрэг аяллаа. Шинжаан ууграар тийшээ бид нар бас арай явахгүй хаа одоохон. За та нарт нэг юм харуулъя. За энэ бол одоо яг төвдийн онцлогтой үндэсний засал чимэглэл.
За дээр нь бол одоо хоёр том шүр харагдаж байна. Харагдаж байна. Өөрөөдөө танилцах уу? Орой. За та бүхэн бас сая харсан байх. Ингээд та нар гутлуудыг хардаа. Бүр брендing. Nike Air Jordan гэх та нар бас сайн мэдэх бах тийм ээ. За энэ бол Air Jordan 1 байна нэгэд. За мэдээж энийг баг энэ асрамжийн газраас нь авч өгсөн байх та. Өгвөл ингэж хүн болгон адилхан. За энэ Yeezy харагдаж байна. Adidas-ын Yeezy харагдаж байна. Оо бүр амар том брендийн гутал өмсцөө ёстой. Налайтал сууцгааж байна да. Тэрмнийхэн хөдөө. Тийм байж тээ. Хоёр бас өөр хоёр чиглэлээр тийм. Харин тийм байна. Харин тийм та нар бас их сайхан юм анзаарсан байх шүү. Зөв юм анзаарсан байна. Би энийг бас асуугаадах юм. Энэ яагаад зарим нь ингээд нар зөв эргүүлээд яагаад зарим нь нар буруу эргүүлдэг вэ гэдэг. Энэний учир ухааныг бас нэг асуугаадах юм. За, иймэрхүү комент бол гоё юм шүү. Буурлуудаа эрүүл энхийг хүсье. 这样的本教是例行啊，其他教它是顺时针。 нөгөө нэг шашныхаа对，有些顺的，有些是。 өөр байдаг гинэ. Энэ одоо 就是那个本教是历史，我们猪猪，就是那个。格路是不是？本教，实际上最早的一个教派，本教。它信仰的宗教不一样。 за 格路是。 За энэ одоо яагаад ингэж адилгүй эргүүлж яах гэхээр одоо өөрөөрийнх нь тэр шашнаасаа болдог гинэ. 像布达拉宫那边都是给鲁汉，比较大。 啊？ 他这个是逆时针，这个是顺时针。도쿄는 오고도 돼요. 안에 들어가시는 За энэ одоо төвдийн яг тэр уугал шашинтай хүмүүс нь бол одоо нар буруу эргүүлдэг. За тэгээд одоо энэ гэлэгва шашны хүмүүс нь одоо яг ингэж нар зөв эргүүлдэг юм байна. За та бүхэндээ бас маш их баярлалаа. Та бүхэн бас маш гоё зүйлүүдийг санаачилж өгсөн юм байна. Бид нар бас ингээд хүн болгоно л нэг мааны хүрд өрөөд эргүүлээд байхаар нь бүгд л нар зөв юм байлгүй л гэж бодоод байсан. Яг Монгол хүн өнөө нэг бүх юм нар зөв гэж боддог. Тэгэл тэргүүрээ бодоод явж ирсэн. Хэдэн настай болоод энд ирдэг вэ гэн. За энд бол одоо яг хоёр боломж одоо хоёр зүйл байгаа. За нэг нь болохоор 60 наснаас дээших хүмүүс. За тэгээд өөр хүүхэдгүү. За тэгээд одоо ажил хөдөлмөр хийж чадахгүй болсон иймэрхүү хүмүүс ирдэг. За нэг нь болохоор одоо 60 наснаас дооших одоо хөгжлийн бэрхшээлтэй ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй иймэрхүү хүмүүс бол одоо энд ирж амьдардаг юм байна гэж одоо бас бид нар сая эндээс мэдээлэл авлаа. За ер нь энэ хотхонд бол одоо ер нь 187 хүн яг амьдарч байгааг нь. За одоо жоохон байж байгаа та бүхэндээ бас энэ асрамжийн газрын захиралтай нь уулзуулна. За тэгээд ер нь энэ захирал нь болохоор энд ирээд одоо 3 жил болж байгааг нь. За тэгээд ер нь бол энэ захирал ирснээс хойш одоо энтхийн бүтээн байгуулалт за тэгээд ер нь нөхцөл боломж тэгээд хоол унднаас өксүүлээд одоо бүх талын юмуд бол одоо маш их сайжирсан гинэ. Тэгээд ер нь бол энэ хөгжтөлийн олонхын ярьж байгаа хүмүүс нь бол одоо хүсэл мөрөөдлийн тал дээр бол нэг олон юм байхгүй. Захирлыг маань л битгий сольж үзээрэй л гэж одоо ер нь бол баг хүн болгонд л гойж хүн болгонд найдаж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол одоо захирлын талаар бас бид нар бас сая сонслоо. Ер нь одоо энд байж байгаа хүмүүс чинь төвд хүмүүс бол бас зарим нь ингээд ус толгоогоо авдаг уу тэгээд үсэндээ дарагдаад байдаг. Тэгээд тэрийг бас болгоомжлоод яг энэ захирал нь өөрөө яасан гэж захирал нь одоо энэ хүмүүсийн үсийг авахын тулд
өөрийнхөө үсээ бүгдийг тайрж хайсан юм байна. За тэгээд одоо өөрөөрөө ингэж үлгэр дуурайл болгож иж одоо энэ хүмүүсийн үсийг авсан юм байна л да. За тэгээд энэ захирал нь болохоор бас эмэгтэй хүн байгаа. Хуучин бодоод одоогийн төвдийн харьцуулах. За энэ болохоор одоо яг төвдийн хуучин нийгмийнх нь зураг сүүдрүүд байна. Энэ бол одоо яг үнэн бодтой зураг сүүдрүүд. За та бүхэн бас ингээд сайн харж байгаарай. Ер нь бол бас зарим хүмүүс энэ үеэс их мэдээлэл авдаг байсан байхаа. Тэгээд одоо төвдүүд их өөрхөө амьдарч байсан энэ төр гэж бас ярьдаг байсан. Тэр нь бас үнэн байх байж магадгүй. Ер нь бол энэ зурган дээр сарахад бол хүмүүс бол маш их хөөрхөн амар хөөрхөн амьдарч байна. Ястай хэцүүхэн байсан юм байна. За та нар одоо ингээд энэ зургнаас ингээд харж байна. За энэ бол одоо мэдээж хуучин цагийн төвд. За одоо та бүхэндээ шин цагийн төвдийг харуулъя. За энийг харсан уу та нар? За энэ болохоор одоо шин цаг үеийн төвд. Одоо цагийн төвд. Яг л юм байна да. Сайхан асардаг юм байна да. Настай хүмүүсээ бидэнд суралцаж авах зүйл их байна да. Харин тийм тэгээд бид нар ч бас ер нь энэ газрыг сонирхоод явж байна. За тэгээд энэ болохоор одоо яг энэ настай хүмүүсийн энд бол одоо зөвхөн хоолын нөгөө л тэгж унтаж амардаг. Тэгээ нэг гадуур суугаад тэгж амардаг тийм газар биш ээ. Энд бол одоо эмнэлэг. За тэгээд одоо бүх төрлийн одоо ус толгойг нь угааж эхлэхээс одоо тэг бүх талын одоо бүгд байж байгаа. За энэ дээр бол ингээд харагдаж байна. За энэ одоо за би та бүхэнд нэг юм харуул. За уучлаарай сая жоохон дахин муутай тэгээд асарчлаа. Тохон сайн байна. Би сайлчлаа. За энд одоо өнөө Mobile Unicom гэдэг бас ер нь бол мобилийн сүлжээ нь бол арай гайгүй байна. За та бүхэндээ энэ хүний үлгэрийг бас хальт яриад авъя. За энэ хүн болохоор өөрөө яг энэ асрамжийн газрын захирал нь. За тэгээд анх хэрэгтэй энэ хүн ийм байсан юм байна. За яагаад ийм байсан гэхээр за ер нь төвдүүд бол одоо тэр шашин сортгунаасаа болоод одоо ус толгойгоо авч болохгүй энэ төр гэдэг одоо тиймэрхүү санаа бодол бол одоо зөндөөн байдаг. Тэгээд одоо үсээ ургуулдаг. За тэгээд энэ хүн бол өөрөө за би одоо өөрөө урдаар үсээ авнаа. Та нар бас надтай адилхан ингэж байгаарай. Би ч гэсэн адилхан төвд хүн. Тэгэхээр та нар бас ингэ надтай адилхан ус толгойгоо ав. Энэ бол одоо та нарын эрүүл мэндэд бол хэрэгтэй шүү гэдгийг бас яг өөрийн биеэрээ ингэж анх харуулж исэн зураг юм байна. За энэгээр за уучлаарай сая харин нэг жоохон тасраад авлаа. Гэхдээ одоо орг арай гайгүй баха. За одоо тэгээд Өөр супермаркет байгаа юм уу? Газар байна. За одоо Завхан аймагт ирвэл хүлээж авахд бэлэн шүү гэнэ. За энэ болохоор одоо бас нэг жижигхэн за. 那个是然后评价одоо энэний бол үн ханшил хамгийн одоо бөөний үнээр зардаг нэ. Тэгээд энийг болохоор өөрийнхөө одоо шаардлагаар ингээд хөдөлтөж авдаг өөрийнхөө. Тэгээ эндээс бол одоо ямар ч тийм ашиг орлого гэж олохгүй. Ер нь бол бөөндөж авдаг газраасаа за жишээлбэл одоо 2 ёоноор авсан. Ирээд бас 2 ёон. За тэгээд энэ хүмүүс бол одоо эндээс мөнгөө төлж авдаг. За Оросын холбооны улсаас минь хүргээрээ өгчүүд. За тэгээ баярлалаа. За тэгээд ер нь бол энэ жижигхэн хөөрхөн нэг
Дэлгүүрт нь бол одоо баг энгийн амьдралд хэрэгжилж болох үс бүх юмуд баг бүр харагдаж байна. За тэгээд саван харагдаж байна, салфитик харагдаж байна, маск харагдаж байна. За тэгээд Coca-Cola харагдаж байна. За тэгээд энэгээр одоо бас зөндөө олон жижиг эд шуушны байна да. Дүүгүр. За энэ бас их сонирхолтой юмуд байна да. Энэ их олон газар байдгүй нэг зүйл. Та хүн бас энийг бол одоо яг дүүгэр гэж хэлдэг. Одоо манай нутагд бол бас хэрэгэлдэг. Энийг одоо яг ингээд сураар хийгээд ингээд хоньны дахиад сороод ирчлээ. За ер нь энд бол одоо сүлжээ дохио бол жоохон муутай юм байна. Тэгээд бас VPN-ээр холбогдож болохоор VPN-ээр орж байгаа болохоор бас их гацаад байна. Тэгээд одоо ер нь бид нар ингээд гадуур энэ одоо яг энэ хотхоноор нь ингээд явъя. Тэгээд одоо сая думднаас зөндөө олон гацаа. Тэгээд зарим хүмүүс нь бас гараад явчлаа да. За тэгэхээр одоо яг нэвтрүүлгийг үзэж байгаа найзууд маань илүү шеэр хийгээд өгөөрэй. Нэг хүн нэг л удаа шеэр хийхдээ л тэгээ болоо. Тэгэхэд манай нэвтрүүлэг чинь тэгэл яваад өгнө шүү дээ, тийм ээ. За тэгээд одоо энэ хотхоноор ингээд ирнэ. Бүгдээрээ нэг зугаалж үзье. Та бүхэн бас ингээд гэр орондоо суучхаад төвдөө өртөө засахорноор аялж байна. За настайчуудыг асрах газар ирсэн явж байна гэд өөрийгөө одоо тэгэл бодоод яваад бай да. Энэ өвөтө би нэг хоёр тоглолчтой юм уу? Оо! Мундаг. Би тоглож болох уу? Нэгээд. Энэ маань шоу юм.麻烦帮我这个拿一下吧。谢谢。За, сандгийг дагаад явъя. 15 шеэр хийлээ. Баярлалаа танд. За, хөөрхөн хиймэл. Оо. Нөгөө өрөөрөө нь орохоор сүлжээ унаад болдгоо. Уг нь бол гоё цэвэрхэн. Бас өөрийн гар урлын бүтээлтэй. Байлаа өрөө танхимуд. Гэтэ ороод явахаар сүлжээ унаад болохгүй. За энэ асрамжийн газар бол одоо хамгийн өндөр настай нь бол 90 сайн уу 93 настай. Тэгээд хамгийн залуу гэх юм бол бас 30-аад насны хүн бас байгаа гэж байна. Тэгээд 30-аад насных нь бол бас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн. Тэгээд ерөнхийдөө бол эмэгтэй хүн голтой. Одоо 187 хүн байгаа штэ. Тэрнийх нь 120 хэд нь бол одоо эмэгтэй хүн гэж байгаа. Мод ургамалнууд амьд. Яг энэ дараа байгаа. За энэ асрамжийн газар болохоор ямар онцлогтой гэхээр ер нь бол төвдүүдийн орон нутаг одоо хошуу аймаг болгонд ер нь бол асрамжийн газар бол бүгд байгаа. Гэхдээ энэ газрын онцлог нь болохоор нөхцөл нь бол хамгийн сайн гэж байна. Настайчууд бол одоо энэ газар бол хамгийн их ирэх дуртай.
Тэгээд энэ болохоор бас захиралтайгаа бас холбоотой юм байна. Саяны танилцуулсан захирал болохоор 2017 онд энэ насрамжийн газар ирснээс хойш одоо энэ насрамжийн газрын бүх нөхцөлийг сайжруулж, хоол ундын сайжруулж одоо наснуудыг бол маш сайн асарж байгаа бүр сэтгэлээсэн. Тэгэхээр одоо настайчууд бол энд ирэх маш дуртай. Ер нь энэ төвд бол амар хамгаалж тоглож шүү. Facebook одоо VPN ашиглаж орж байна. Тэгтээ бас заримдаа сүлжээ жоохон муутай болохоор унаад байгаамаа. Сайхан тоглож шүү Бадард. За. Ерөнхийдөө одоо энэ асрамжийн газар болохоор 60-аас дээш насны хүүхдгүй, үр хүүхдгүй, эсвэл одоо амьдралдаа зөвгүй, бүр онц ядуу хүмүүсийг энд асардаг юм байна. Тэгээ тэрнээсээ гадна бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас энэ асрамжийн газар орж болд юм байна. Энэ асрамжийн газар болохоор төвдийн чанд за энэ ч одоо чандуухттай хараалгадна уу? Бид нар ч өнөөдөр нэг шинэ газар ирчгээд байгаа штэ. Төвдийн зүүн Динчин гэдэг суурьнд байгаа. Динчин гэсэн нэртэй энэ суурьнд байж байгаа асрамжийн газар. За ингээд Анд студиэс та бүхэндээ төвдийн асрамжийн газараас шууд лайв хийж байна. За ингээд бас тойруулаад бас на харчихъя. Ийм том хашаатай. Тэгээд магадгүй шүү. Энэ асрамжийн газар бол 40-од ажилтнтай гэж байгаа. Тогтчлт бол их сайхан байна. Тэгээд бас энэ хоёр талаараа бол энэ байр одоо тэгээд заал хоолны газар ресторан ингээ хоёр талаараа. Тэгээд голоороо болохоор ингээл их том их юм уужуу талбайтай. Тэгэхээр настайчууд бол ер нь эндээ ингээл сайхан амраал тоглоол хүрдээ эргүүлээ сууж гин хоорондоо ярилцаад Өнөө хит хутгаан зүвдсэн. энэ гайхуулчихгүй. Жашидэлээ. Жашидэлээ. Үсэн хоёр хуваагаас үлдсэн байдаг эмгтээчүүд. Үсэн хоёр тийм байгаа. Үсэн хоёр хуваагаас үлдсэн эмгтээчүүдээс үзүүлье. Энэ хит хутгыг үзүүлсэн үү? Үзүүлсэн. Хит байна. Маск төвдөд бол корона байхгүй байгаа. Тэгэхээр хүмүүс л маск зүүжиг өмбөл ерөөхдөө байхгүй. За ингээд сүлдсэн эмэгтэй энд байна. Хоёр хуваагаас сүлжчихсэн. Жашидэлээ. Собо. За би нэг үсийг харуулчих. За энэ. Ямар урт үстэй юм бэ? Харагдаж байна уу? Ингээ үсэн гой сүлжчихсэн байна. Ласад одоо хэд хоногоос очно? 8 сарын 4-нд ласад очно. За ингээд сая орж ирж байгаа хүмүүстээ бас харуулчихэд төвдийн асрамжийн газар бид нэр ирчгээд байгаа. Тэгээд энд бол төвдийн одоо онц ядуу хүмүүс юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол энд амьдарч байгаа юм аа. Одоо бүх зардлыг бол хариуцж байгаа. Тэгээд энэ нутгийн төвдүүдийн бас нэг онцлог болохоор энэ үсний засал яг ийм онцлогтой байгаа. Яг үсээ ингээд голоор нь хаглаад хуваагаад тэгээд дээрээ яг толгой дээр иймэрхүү засалтай эмэгтэйчүүдэд их олон харагдчихсан.
За энэ газар бол ерөөхдөө энэ настайчууд 60-аас дээш настайчууд гол байх юм байна. Ингээл хоорондоо ярилцаад одоо бол яг үдийн амралтын цаг байгаа. Бид нар сая ирэхэд хоолндоо орж исэн. Яг хоолндоо ороод дууссан байсан. Тэгээд одоо ингээл тоглох нь тоглоод, амрах нь амраад, ярьж хөрөө сууж гин. Ерөнхийдөө өдөр настайнууд 93 настай хүн гэсэн. Тэгээд хамгийн залуу хүн нь бол 30-аад насны. Одоо 30-аад насных нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. Хүрдээ эргүүлээд байгаа нь. За тэгээ би бас одоо нөгөө аль болохоор монголчууд лайв хийж гин гэж субуу гэд яриад байгаа л да. За тэгээ баярлалаа. Урт насалж удаан жаргаарэ гэж дамжуулнаа. Үзэр тоглож байна. Ямар үзэр тоглож байгаа юм бол? За, ерөнхийдөө барах танилцуулга иймэрхүү байна да. Хожцсон уу? Би чинь чамайг барах хожигчих нэг байна. Энэ Тансаг ламын үлгэр. за. Тансаг ламын үлгэрийг бол одоо ер нь Монголд ч гэсэн баг зөндөө үзэж байсан баг. Ер нь энэ одоо 1984 онд анх удаа одоо зургийг авч ирсэн. Тэгээд 87 онд одоо гарч ирсэн. Ингээд 86 оны удаа 87 он гэж байна. Тэгээд 86 оных нь болохоор одоо маш мундаг. Одоо яг 5 үдийн өмнө харагдж байгаа. Яг энэ оргоороо юу? Энэ бол яг оргиороо. Амьдардаг өрөөрөө нуг нь орох гэсэн чинь сүлжээ унаад болдгоо. Энэ цонхоор нь харуулчих. Амьдардаг өрөө. Өмлөгийн үйлчлэгээ одоо бүх энд бол үзүүлэх гэх зэрэг одоо бүх үйлчлэгээг бол үн төлбөргүй ийм үйлчлэгээ үзүүлж байгаа. За ингээд цонхноос нь харуулчих. Энэ дотор юу хийж гинэ үү? Ажилтнууд нь хоолоо идчих юм уу? 40 ажилтнтай гэсэн. Ер нь бол ажилтнууд нь хоолоо идж байгаа юм байна. Хоолндоо орж байгаа юм байна. Сая бид нарын ирэхэд настайчуудын хоолноос гарч ирчихсэн. Тэгээд эмнэлгийн үйлчлэгээний талаар бас энэ ханаас асууж үзсэн. Нэг 他们这个医疗方面是提供什么样的医疗方面？医疗全部都是由我们基础供养的全部包了。全部包了。如果他们身体如果状况去县级治不了，还送到上一级成都或者是拉萨或者是内地，我们来弄。одоо эмнэлгийн хувьд бол бүх эмнэлгийн зардлыг одоо насрамжийн газраас хариуцж байгаа болохоор одоо яг өвчнийх нь байдалд нь үндэслээд энэ суурьныхаа эмнэлэг хандах уу эсвэл тийм үү. За энийг эргүүлчих. Монгол хүнтэй тааралдлаа. За бид нар энд ингэ тойрж явж байгаад энэ дэлхий гэдэг монгол залуутай таарлаа. Өөрөө аль нутгийнх вэ? Би Улаанди. Улаан Монголын улаан нутгтай. Байран зүүн шөнө дэлхий гэдэг залуу газар ирээд уулзчлаа. Сена. Сайн байна. За За. би яаж байгаа ямар ажилдаа явж байна? Юундэр байна. Засгийн газар. Энд ажилтг юм байна штэ. Өнөө энэ ганц монгол хүн ажилтдаг гэдсэн та юу? Тийм үү? Энд нэг өөр монгол хүн ажиллаж байгаа гэсэн энд харагдчихлаа. Ер нь энэ асрамжийн газрууд одоо хүссэн юугаар одоо өөрөө хэр удаан байна уу тий? Өөрийнхөө хүснээр байж болно. Тэгээ зарим настай хүмүүс бол ирчихэд яахгүй гэж байгаа. Ер нь эндэл одоо эндэл насаа жаргаанаа гэж ярьж байна. Тэгэхээр одоо эдгээр хүмүүс бол ерөнхийдөө нэг амьдрал хэцүү юм уу, өр хөөгдөхгүй юм уу, амьдралын одоо чадваргүй одоо амьдралдаа зөвгүй ийм хүмүүс байгаа учраас ер нь бол одоо эндээ ирвэл эднэрт бол хамгийн тухтай хамгийн
одоо нөхцөл боломж нь бол хамгийн сайн байна гэж хэлж байна. Тий, маань уншаад хүрдээ эргүүлээ сууж юм. За ингээд амархан амарч ин. Сая эмнэлгийн тухай ярьлаа л да. Эмнэлгийн тухай бол одоо ер нь хүмүүсийн биеийн байдлаас одоо жишээ нь энэ аль эмнэлэгч гэсэн үзүүлж болно. Энэ сурангийнхаа нэмлэгт байж болно. Эсвэл бүр энэс цаашаа дээр шатны том хотууд ч гэсэн үзүүлж болно. Эмнэлгийн бүх зардлыг бол энэ асрамжийн газраас хариуцж байгаа гэж байгаа. За тэгээ ерөөхдөө манай лайв бол бараг асрамжийн газрыг бол ингээд ерөөхдөө танилцууллаа. Яг өрөөрөө нь орж харах гэсэн чинь сүлжээ унаад байгаа болохоор бас орой орж харж чадахгүй юм байна. Гэхдээ энэ яг энэ хажуу талд бас энэ ресторанных нь энэ хоолны цэс. За ингээд нэг дэх өдөр хоёр дахь өдөр ингээд явж байгаа шүү дээ. Тэгээд хоолных нь энэ цэсийг үл ингээд танилцуулаад бичсэн байгаа. За өглөөний хоол бол 8:30-аас юм байна. Өдрийн хоол 12-оос. Өдөө сайн 3 цагт нэг цай уун. Орой болохоор 6:30-аас хоолдоо орно юм байна. За ингээд нэг орвол тасарчих болов бас хоолны газар. За ингээд энийг харуулчих. Энэ одоо яг хоолных нь газар байгаа. За ингээд төвдийн онцлогтой тавилах хэрэгслүүдээ энэ дээрээ тавьсан байна. За энэ наан ийм том гуйлан сав байна. За ингээд ажилтнууд нь одоо өдрийн цагаа уужих юм байна. Энд бол сая бид нарын ирэхэд энд настай шууд хоолоо идчихсэн. Тийм бие муутай янз болгоны хүмүүс байгаа. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэйч хүн байна. За одоо саяны та бүхэндээ танилцуулаад байсан захирал маань энд явж байна. 40 орчим насны залуухан эмэгтэй байгаа. Гой бүсгүй байна. Ямар нэртэй гэсэн бэлээ? 你好，做直播。这个给蒙古网友做直播呢。刚才已经介绍您了，您是来这已经3年了是吗？然后就是就是这边的人都说，千万不要换我们的院长。那您介绍一下你们的这个院行吗？是，我翻译就行。在захирлын гоё үзэсгэлэнтэй бүсгүй байна. 一般是怎么照顾他们的？您来了以后有什么变化呢？ 17 оны 10 сард ирсэн. Одоо намайг энд томилж ирүүлсэн юм аа. Тэр үед одоо настай шуудын бас илүү сайн харгалзах болов гэж энд томилж ирүүлсэн гэж. 那您来这以后改善了哪些条件呢？ 老人的思想也很落伍，因为都是从乡村里面进入，卫生环境也非常的差。再说这个集中供养也是刚弄出来，然后 Одоо анх ирэхэд бол энтхийн одоо ариун цэвэр өрөөл ахой бол тийм сайн биш байсан. Ариун одоо юу ч ариун цэврийн нөхцөл байдал бол жоохон тааруухан байсан. Тэгээд одоо энэ талаар бас өөрчилсөн. 然后渐渐的过来了，就看一下老人，也对这个工作也非常感兴趣，就过来工作。我也是工人身份，然后也没经过什么专业的培训，就想当帮 Би бол одоо энгийн нэг 家来做。 би бол одоо энтхийн энгийн нэг ажилтнтай адилхан. Надад нэг ямар туршлага гэж байхгүй. Гэхдээ 自己文化水平不高， анх ирэхдээ бас би энэ жахан 后来了以后，我觉得这没
одоо би энд одоо сайн хийж чадах болов уу юу гэсэн тийм их бас 需要买，需要该怎么的，需要关心。 анх ихтэй бас одоо өөртөө жоохон итгэлгүй байсан. Би одоо сайн хийж чадах болов уу юу. Тэгээд яг одоо ингээд сэтгэлээр өөрийнхөө одоо нүдэнд харагдсан зүйл болгоно өөрчлөе гэж бодсон зүйл болгоно өөрчлөөд ингээд явсны дараа бол одоо энэ хэдэн жил бол ер нь настайчууд бол наашаага энд бол маш ирэх дуртай болсон. Бид нар бол одоо бүгдөө ингээд яг сэтгэлээр харилцдаг. Энэ настайчууд бол одоо ер нь бол сэтгэлээр хандвал маш баярлалгаа гэдгийг би бас мэдсэн гэж. Яг нь ингээд одоо энэ өдөө орон нутгад байж байгаа. Одоо ингээд тэр өдөө тосгоныхын ч юм уу одоо хамтрын сагтай айлуудын ярьдаг байж байгаа. За энэ ч одоо ястаа нэр гарсан муу хүн шүү гэдэг. Ингэж амар зааж ярьдаг. Ааха. Тэгээд одоо зарим хүмүүс нь одоо тэгээд энд ингээд ирснээс үдээр өөрөө одоо өөрөө бодож байна. За ер нь бол энэ хүмүүстэй яг ингээд зөв сэтгэлээр харьцаад идэх юм бол энэ хүмүүс ямар ч тийм юм байхгүй. Ер нь хүн дотор бол муу хүн гэж байхгүй. Зөвхөн одоо ямар сэтгэлээр очиж харьцах вэ гэдэг бол хамгийн чухал асуулт гэж байна. 46 настай ээж. 我大女儿23岁了，小女儿22岁。 Оо, хоёр охинтой 26 настай, бага нь 23 настай хоёр охинтой юм байна шүү дээ. 我父母已经去世了。 Оо, одоо тийм байна. Ээж аав нь бол бурхан болцсон юм байна. 爸爸也去世了。然后自从来了这里以后就。 Нөхрийнх нь ээж аав нь ч гэсэн бас нас барцсан юм байна. Тэгээд энд ирснээс хойш одоо яг энэ газар бол өөрийнхөө гэртэйгээ адилхан бас аав ээжтэйгээ адилхан цагж харилцдаг гэж. 我老公哥他们休假去照顾妈妈，然后过节的时候，老公妈妈的话，你哥哥和妹妹他们回家，然后我们两个就不能回去。 Сая сандгийн ярьсан нь бол жоохон тодгоо орсон юм байна тий. Эхлээд анх ирэхэд бол энэ асрамжийн газар байж байгаа энэ настай хүмүүс чинь амар муу хүмүүс шүү. Тэнд л битээ очиж гэж хүмүүс хэлдэг гинэ. Тэгээд бас бодож игнэ. Одоо хүнд ямар сайн муу хүн гэж юу байх вэ? Тэр хүнтэй одоо яаж харилцахаасаа шалтгааллах байхаа. Тэгээд одоо анх эхлээд жоохон байж байгаараа. Тэгээд одоо ямар ч байсан энэ хүний амаар хүний амд муу гэж одоо үнэлэгдсэн хүнтэй ингээд сэтгэлээрээ харьцахаар эдгээр хүн маш сайхан одоо илгэсэг хандаж бид нар бол маш сайхан ингээд хамт амьдарч байна гэж байна. За. Сая юм хүн бас нэг хөөрхөн Яг хоёртоод ярихгүй бол за юу ярьсан гэхээр ер нь бол өөр хүмүүс ингээд амралтаараа болохоор бүр ингээд гадагшаан дотгошоо гэр бүлэрээ ингээд зугаалаад явцдаг. Гэхдээ бол бид нар тэгдэггүй бид нар гэртээ харьдаг гэх. Тэдний гэр нь хаа юм бэ гэхээр одоо яг байж байгаа энэ газар гэнэ. Тэгээд одоо нөхөртөөгөө хойлоо одоо ямар ч нэг одоо баяр дурсгалын өдөр юм уу цагаан сар нэг дунгай цагаан сар бол одоо битүүнээс ихлээр 15 болтлоо одоо бүгд ингээд настай хүмүүстэйгээ одоо цог яг ингээн байдаг. Өөр хаач явдаг. Энэ бол одоо зөвхөн бидний гэр бид нар одоо байнга ингэж гэртээ байх дуртай л гэж. За маш их баярлалаа. Таны ирснээс 您来了以后这边的这个就老年人也多了是吧？比以前刚来的时候是多少呢？ 因为这个刚建起了嘛，那时候刚建起了，然后这边的工作比较年轻，在管理这方面还是很多经验不足。我自己呢，本人文化水平不够，但是年龄在这里，对生活的经验还是挺多的。然后对老人自己没父母嘛，然后就把这个的老人当着自己的父母去过活。 Анх ирэхэд бол одоо энд бас хүн арай цөөхөн байсан. Тэгээд ажмаар бол хүний тоо бол нэмэгцээр ирсэн. Тэгээд би өөрөө одоо ээж аавгүй, ээж аав маань нас орсон учраас яг энэ газар байгаа бүх настайчудаа бол өөрийнхөө ээж аавтайгаа адилхан гэж асарч харгалцдаг гэж. Тэгээд миний бол одоо боловсролын төвшин бол өндөр биш ээ. Гэхдээ би бол амьдралын тал дээр бол хүнийг яаж асарч харгалзах тал дээр бол бас туршлагатай учраас одоо энд бол би бас өөрөө ингэж ажиллаж байгаа юм аа гэж. За, 非常感谢。谢谢谢谢。一会儿我们合个影。就蒙古人说您太漂亮了，特别年轻的妈妈，而且就是也能干。多谢呢，谢谢，各正姐，各正姐。
Баярлалаа. За комментээ бас уншиж өглөө. Багцсан комментуудыг бүтээ сайхан дамжуулаа өглөө. За энэ ихч бол өөрөө бас их соёл сургуулийн мөр хөөгөөгүй. Тэгээд мэрэгжил бүлэгж болоод давар үндсэндээ байхгүй. 哦，谢谢啦。 Ер нь бол одоо сургууль соёлын мөр хөөгөөгүй, мэрэгжлийн төвшин гэж одоо нэг байхгүй. Гэхдээ бол хэмжээний газрыг өөрийн гэрээн гэж бодоод энэ олон настай хүмүүсийг аав ээжэн гэж бодоод энэ хийж байгаа ажлаа өөрийнхөө хүүхдээ гэж бодоод ингээл нэг л ингээд юм хийж яхад бол надад тийм ядрах зүйл бол ёстой байдгүй гэж бол сая бас надад ярьж байна. Ямар хөөрхөн өсгөө сайхан сэтгэлтэй өсгөө байна. Төгдөр жоохон яриулаад өгөөч. Зарим хүмүүс гойгаад байна. За.这个这个蒙古国的观众说让您说几句藏语。 我对这切结不得，那他有那强度，芒康县那芒康中这个么的，对的，全部社区芒康中，查卡了，好几美丽学上的，卡个不吃的可以，那那电脑了有呢，那个。 那个是呢，要不修建的北3个、杭3个、屯马松3个，你那家七路那样呢，不吃的，做不的，刚刚个别要不都是，那了杭3个离家屯下，等于那个9个你不屯呀买的，俺那个那个就是个咖喱街啊，这里面是西面去解决啊买的。 俺做民政忙是几个局长也能着，俺做总是用个县长也能着，书记也能着，那强度3个高部书记也能着，俺做等着这几个局长就的文艺也能着，那中国共产党俺做个那说个习主席能把个那恰给过去颁奖，干啥干几个俺那个别啊过着就这，俺那党员经历，那。 俺让个里嘎的，那呢被养大把钱，立马做了，可能俺让叔个限制人3个月噻，那里干这不忙不得这样的，做工了那工作当个书记也包，上头也包，那哪行个，那我吃哪把，我不吃路呀嘛，我是接路呀嘛，等这几个里嘎的呀，我就看没事事情，那另个那把个挣钱，这些嘞。 За ер нь төвд хэл сонсох гээд байсан хүмүүс бол баг мэдээж өөрсдөө төвд хэл ойлгоод байгаа хаа тийм ээ. Тэгтээ 刚才大概是什么意思呢？ 我的说的是，反正我觉得这个工作我自己觉得不是干得很出色，但是咱们外界来的领导呀、朋友呀对接的这个工作给予了高度的评价。 但是这个不是我一个人的成绩，是咱们党和政府的好政策，是习主席的好的政策，然后离不开5一级，咱们成都市的二部书记，更离不开我们丁庆县的几名书记及我们分管县长，还有咱们民政局的局长，及丁庆县各个单位对我的支持和关心引导，才有这么好的。我的话只能出个力，用心干。 什么钱啊，什么东西都不用担心，上面都有帮助，上面对这个工作是一个高度的支持。所以说。 За ер нь бол энийг ч өөрөө хэлж байна да. За ер нь би одоо ганцаараа ер нь нэг хийгээд байсан том юм бол байхгүй. Миний одоо нэг хүч хөдөлмөр гэдэг одоо юу байх вэ? Ер нь бол одоо энэ нам засаг ер нь одоо тэгэл ший дараагаас эхлээд ер нь одоо манай Чаңду хотын дарга. За тэгээд ер нь одоо манай энэ энэ чи ямар Динчин суурингийн одоо энэ засаг дарга энэ төр бол одоо маш их намайг халамжилт дэмждэг. Би бол ер нь зоос мөнгөн дээр бол нэг ч санаа зовох юм байхгүй. Учир нь ягаад гэхээр тэр бүгдийг одоо энэ засгаас бол одоо бүгдийг гаргаад өгчдөг. Тэгэхээр би бол одоо зөвхөн яг хөө ингээл хүмүүсийнхээ өмнөөс одоо энэ хөгшин настай хүмүүстэйгээ одоо ингээл асар дэмжээл явж байна даа л гэж ярьж байна. Баян ингэж залбирч явдаг. Ийм бурхан сэтгэлтэй ээж юм да. 非常
常感谢，真是的嘞，这是的嘞，刚才翻译了，是吧？哦，好，谢谢，这是。 Ямар газар гэсэн бэ? Энэ болохоор одоо Чангду хотын Диншин Динчин гэдэг суурин. 用藏语怎么说？格桑迪基，格桑迪基，对，藏语是格桑迪基， Digi 迪基， Сан Digi 是吧？格桑迪基，我比你 格桑迪基гэсэн энэ гоё бүсгүйтэй гоё бүсгүйг та бүхэндээ танилцууллаа. За миний нэр болохоор бас төвд нэр шүү дээ. Сандиги. Намайг болохоор Сан Digi, энэ ихчээг болохоор Гсан Digi. Бид хоёр одоо нэг гээл зөрж байгаа юм байна. Сайн явж байна бид нар. О, 这给你们留言的这个藏语，这是什么意思啊？ 把电把这个蒙古国的观众那这那在这儿写的这个藏语是什么意思？ 留个点。 А бэж. За энэ төвдөр бичсэн. Жис ироем папа жис сэрэкүнд жис зонг жис ироем да чур зэдэр чэбан 长期的支持鼓励是这个意思啊。Чо болгоо. За. Чамд хайртай шүү гэсэн үг юм байна тийм ээ. Nga чуулга. Чолга гэдэг чи одоо би чамд хайртай гэсэн одоо төвд Nga байхгүй юу? чуулга гэсэн. Бомо. Энэ одоо буман зима гэдэг одоо яг. 这么嘛，你现在要去哪？我可以跟着你走一会儿。我不知道我要去哪了，我去哪那你了？随便走。За энэ өөрхөн 那 төвд ээжтэй. 我去哪里？那我们去看一下那边特护市的残疾那些老人吗？可以可以，它进里面是没信号的。那反正走一走吧。就在外边走一会儿吧。行，那就这些方面吧。我就像。 Сандаг гэдэг нэртэй охин биш дээ Сандаг. Харин тийм юм шиг байна. Гсан Дигийг нь би нь бол Диги байхгүй юу да. Сан Диги болоо Гсан Диги хоёр одоо цуг явж байна да. За манай нэвтрүүлэг болохоор бас их онцлогтой нэвтрүүлэг гэж ховдоо бодож байна. Ягаад тэгэхээр яг одоо 3 орчуулга бол одоо зэрэг явагдаж байна. Анх ирэхэд нэг нүд нь бүр үзэхэ болцсон гэнэ. 快车盲人，我们就接过来，接过来就住院，这边说是治不了，咱们带到内地去，然后治疗以后，现在眼睛保住了，另外一个眼睛没瞎，然后但是这个肉长出来的要切除，然后他自己不是信仰嘛，他们八卦说是不能切除不好，然后就没切除，做了一些治疗。 住院治疗了，眼睛现在保住了。 Хоёр уг нь бол одоо нэг хараагаа алдсан байсан. Энд ирээд нөгөө хараа ч гэсэн бараг одоо алдах шахсан байсан. Тэгээд энд ирсний одоо энэ өмөгийг энд авчирсны дараа бол нөгөө харааг нь нөгөө өөр Сычуанд авчиж эмчлүүлээд би харааг нь бол одоо ингээд юу эмчлүүлсэн юм байна. Одоо бол харж байна. Нүдэнд нь байж байгаа нэг ургасан махыг бол ингээд хагалгаагаар авъя гэсэн чинь одоо энэ болдгоо гинэ. Ийм хагалгаанд бол орох дурггүй гэх тэгээ авуулаагүй. Гэхдээ одоо бол нэг хараа нь бол бас ингээд харж байгаа гэж. Нэг хараагаа бол батцсан юм. Одоо яг ингээд өөрөө яваад 性格好得很。 Сайхан зантай шүү. 刚开始接回来，眼睛快看不到了吧？话也不说， анх ирж явахдаа одоо饭也不吃。 баг бүр юм үзэхгүй нэг нүд нь бүр юм үзэхгүй болоод тэгээ бүр ирж чад тэндээ амар гомдоод ч юм уу одоо сэтгэлээр унаа бүр өөг мөг догорохгүй тиймэрхүү л хүн байсан гинэ. Одоо хардаа та нар өөрөө таягаа дулаа тэгээд энэ ихч хідэн нөхөртэй вэ? Мэдээж нэг л нөхөртэй гэж таарна штэ. Монголын тухай юу гэж боддог бол та асуудаа. За тэгээ. Харин тийм ээ. Энэ ихч бол
Маш 老板你去，老板最大的老板，我进了老板最大的老板，他们做这个卖， аа 做这个 Энэ болохоор 根据的这些，那个马的脖子上戴的，然 аа 后不是这里要弄那个红颜色的花，然后上面要弄马，然后马的脖子上这一个咱这么系的，做好了以后就卖250， аа 260，成本价他往现在应该就这么多嘛，成本价可能50-60。 아하 我们这边手工坊的老师，他带出来了，他和还有另外一个人，他们两个带出了17个。 Энэ болохоор одоо өөрөө яг 全部都卖完了。 энэ газар бизнес эрхэлдэг 老 одоо 板，他在我这里有5万多块钱，他是 оо 老板。 оо за энэ хүн болохоор одоо яг дээр ингээ жижиг бизнес эрхэлждэг бүр та том мундаг хүн гинэ. За тэгээд энэ одоо юу хийж ийн гэхээр энэ гарт нь одоо энэ одоо яг энэ хийж байгаа юм нь болохоор одоо тэр морины ер нь төвдүүд бол мориныхаа хүзөөнөөс ус их юм зүүдэг одоо тэр чойлон мойлон гэж ус юм зүүдэг. За тэгээд одоо яг ийм хийж одоо мөнгө олдог гинэ. Тэгээд одоо яг юуныхаа тэнд одоо захирлынхаа тэнд бол одоо мөнгө хадгалдаг гин. Одоо бол нэгэнтээ 50 мянган юан хадгалцсан гэж байна. За тэгээд ер нь бол одоо ганц ийм хийчээд одоо бүрэн бүтэн болгоо цааш нь зарах юм бол 250 явна гинэ. За энэ бол энэ бас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн юм байна. Тэгээд нүд муу юм байна. 五宝的那个，他是残疾，妈妈年纪大了，所以说弄到集中供养来了。 아 妈妈去世了以后，他把他娶了，因为他是残疾，家也没地，这样就集中供养了。他老婆，他是他的徒弟，他也存了2多块钱往那里， 오 他也买这个。 за энэ хүн болохоор сая зэрхэлдэг энэ ахын ихнэр нэг нэ. Ер нь бол уг нь шавн байсан гэл дээ. Шавн байж байгаа тэгээд ихнэр нь болцсон юм байна. Тэгээд одоо бас яг адилхан одоо ийм хийгээ сууж байна. Энэ хүн болохоор өөрөө бас хөгжлийн бэрхшээлтэй хүн одоо хараа муутай хүн гинэ. Тэгээд одоо ч гэсэн энэ хүн болохоор захирлынхаа энд 20 мянган юан хадгалсан гэж байна. 是去年的前年18年我们接过来是，害死了， 아?快死了. 病的，病的学思书0点几了，身上都没学了，局长叔叔学的， 血糖шүү. 给他 Хоёр Багсаад одоо баг 学。 бүр амь насны эрсдэлтэй болсон байж гэнэ анх ирэхэд. энд ирэхэд баг бүр стоноо нэг шууд хэлэхэд баг 但是他还是那个学思速递，他自身的造血的能力强，什么病不知道，隔个半年1年又要输血，然后病 Нэг 治 жил 好了。 тийм үү анх эхлээд одоо маш цусны дутагдaltaй хүн байсан юм байна. Тэгээд одоо нэг тогтсон хугацаа нэгэ цус юулж өгдөг байсан. Одоо энд ирснээс хойш энэ эдгрээд их сайн болж байна гэж энэ нас. 然后就差几节给3个，为什么你刚刚？ Та 多大呀？年龄 我 多大 才几 呀？ 个？60岁的， 60 настай 对， юм 就 байна. 是他是残疾， Хөгжлийн 接过来 бэрхшээлтэй. 是没有60岁，今年。 энийг ч одоо сая яриа өгөхөд ингээд амар юу гэдэж ирсэн. Одоо ингээд энэ настай хүмүүстэйгээ ингээд харьцаад ирсэн чинь яг ингээд одоо яг дүрдээ ороод бүр өстө жинхэнэ өөрийнхөө хүүхдүүд ч юм уу одоо өөрийнхөө аав ээжтэй ингэж харьцаж байгаа юм шиг. Тэгээд бүгд хүмүүсийгээ бүр сайн ойлгодог хизээ энд 这 авчирсан 是精神病，你们相信吗？ 精神病. 这是精神病。以前在村里面的时候吃不饱，没人管他，那个头发长成这个样子，脏的根本不敢靠近他，臭得很。到了这边一直 мэдрэлийн 四 өвчин 散， тийм ээ. тий. 一直四散吃了以后，他就什么时候接过来的？他是从18年接过来的， 아 我到村里面接过来，你只有那里些买呢，然后把早洗了，头发弄了，去年子带到重庆去治疗，现在精神稳定了，没有暴力倾向。 2018 онд одоо анх энд ирж ижигнэ. Тэгэхдээ одоо тэр хөдөө тосгонд байж байхдаа энэ хүнийг хамаарах хүн байхгүй. Тэгээд өссөж бээрж дараад одоо дандаа тэгж явдаг байсан. Тэгээ ус толгой нь бүр ургаад бүр амар болцсон. Бүр сэгсээгээд явж исэн гинэ. Гар муухай үнэртэй ойртохын аргагүйсэн. Ойртохын аргагүй тийм муухай үнэртэй байсан гинэ. 他这么说的， Аа? 他要说我是他媳妇。 Тэгээд одоо байнга ярьдаг гинэ. Энэ захирал бол одоо миний ихнэрээ гэж дандаа ярьдаг гинэ.
现在精神 За тэгээд 现在还行，他没暴力期间，但是需要拉尿老师多，需要照顾。放了尿不湿，现在也放尿不湿。每天要换尿不湿，每天要给他洗屁股。2天洗一次澡，每天要换衣服。就这是衣服是今天早上换，你看现在都是脏了。就这样。 Энийг бүр хайдаг л да. за энэ болохоор одоо өдөр болгон ингэж одоо бие хаарыг нугааж арчиж өгдөг. Тэгээд 2 хоногт нэг усанд оруулдаг. Тэгээд одоо өдөр болгон ингэж хувцсыг сольж өгдөг гинэ. Шүүж багтаа хүртэл зөв гэж. Одоо хамбарстай байгаа гэж. Тэгээд өдөр нөө угааж өгнө, арчлна. Тэгээд өнөөдөр одоо хус салсан хувцас нь ингээд яхан заваа болцсон байгаа шүү дээ. 这个残疾的。 За энэ бас хөгжлийн бэрхшээлтэй. 本来膝盖的光，今年就带到成都做了膝盖骨更换手术， Оо. 膝盖骨换了， За энэ болохоор одоо бас 10万块钱。 энэ одоо бас яг 全部 өвдөг 都是国家报的， энэ 1 одоо 块钱药费自己没到，他带到成都去，明年再要做这个，你看这个变形的，这个做好了， энэ 明 одоо 年再要做这个，今 энэ 年做 одоо 了这个， өвдөгний засал хийсэн юм байна л да. 残疾的， Тэгээд одоо энэ жин янчуд шүү маа. 今年去。 Энэ жил одоо Чөндүүд очиж энэ хагалгаанд орсон юм байна л да. Тэгээд ер нь хагалгааны зардал нь бол 60 мянган вон төлсөн гэж байна. Гэхдээ бол ховоосоо нэг ч мөнгө гаргаагүй. Бүгдийг нь одоо энэ засгаас нь гаргаж өгсөн гэж байна. 鞋子都是耐克的，平安的， 我刚才已经说过了. 是红十字会捐的。 成都 Улаан цагламай нийгэмлэгийн 会长让我选的 бэлгэлсэн. 好的鞋子，您给选的，都是您给选的。 啊，让我们 За түрүүн нэвтрүүлэг эхлэхийн үеэр би бас та нарт яриад байсан байхаа. 那普方里 За энэ бол 那边选出。 өнөө брендийн Air Jordan байна шүү гэдээ яриад байсан. Тэгсэн энэ бол одоо улаан цагламай нийгэмлэгийн одоо эднэрт хандивлсан утлаг нэ. Тэгээд одоо тэр улаан цагламай нийгэмлэгийн хүмүүс одоо анх эхлээд за ямар гутал авч өгөх вэ гэхэд одоо энэ ихч маань хэлсэн гэд. За би хамгийн сайн гутал аавна. 红十字会会长 Nike брендийн гутал аавна. Тэгээд энэ ч одоо яг Jordan гэдэг гутал тав хүн бас сайн мэдж байгаа. Тэгээд одоо хүн болгон ингээд Jordan. Ой юу ишон жиг. Тэ. Бүгд Air Jordan өмссөн ястаа хангалуун сууж байна да. 衣服大部分都是金朗园发的。 Эдрийн өмсч байгаа хувцас нь одоо ихэнх нь бол 他发那个衣服，他要穿这种我们就发这种，但是那个花毛衣啊，这个不是我们的。 за эдний өмсч байгаа хувцас нь болохоор одоо бүр энэ 张佩， настачуудыг асрах газраас нь эднэрт хангасан юм байна. Тасарчлаа. За ажилсаг сэтгэлтэй бүсгүй. Энэ дийлэх нь мөр унахад байх юм. Мөрөн дээрээ тогтох ёстой юу? 93 настай хүн байсан шүү дээ. А Тэн дээр очив. 咱们去看一下我的宝贝。 Миний өдөг миний өрдөн 跟 гинэ. 小孩一样的。 бэбигийн үзэхэр явъя гинэ. Миний baby. 那个蒙古国的人说，你那衣服就是这个快要掉了，不是这个就这边。在энэ болохоор одоо яг ингэж өмсдөг байхгүй юу? 也可以这样穿， Тий. Эдрээ одоо яг энэ хувцас заслахын онцлогт бол одоо яг тэгж өмсдөг. Тэр бол одоо яг тэг мөрнөөс нь мултрах юм бол байхгүй. 这么捆起来穿， Аа. 是我们藏族。 За ер нь 示范一下啊。 за одоо та бүхэнд харуулах гэж байна да. Янз бомбар өмсч болд юм байна тий. Ингээд өмсч болно. Нэг яг ардан дараа уурчдсан болов. Бараг уйх байх уу. За харъя. Төвдийн хүн ам 3 саягаар өгсөн. 帮个忙，不是专业的。 Оо. 看看，就这样穿， Аа. 就这样穿也。 Бараг тэгээд дээлийнхаа ханцуугаар тэгээд бараг бүсэлчтэй юм байна шүү дээ. За та нар одоо ингэж хардаа. Энэ настай хүмүүстэйгээ ямар гоё юм. 仔细来穿， Энэ хараа. 两万块钱，两万块钱，两万块钱。 Амар эрхэлж яхих нь хараа та нар.
93岁。 За энэ эмээ болохоор одоо яг 93 настай. Одоо энэ захирлын May Baby гэдээ явж ирсэн хүн байна шүү дээ. 他从来没什么规章制度，什么都没有，他想去干嘛就干嘛。他今天要回老家，我们就派车把他送到老家；他要去见活佛，我们就找车子把他送到活佛去。 Оо 他这个他有特权的。 аа энэ 我 бол 不想吃这个，重新做，这个也不吃，那个也不吃，他想干嘛就干嘛。 за энэ эмээ болохоор одоо эндээ хамгийн мундаг эрх чөлөөтэй хүн гэн. За би нутагтаа явна гэх юм бол эдгээр хүргэж өгдөг. За би сүмд очно бол бас сүмд хүргэж өгдөг. За энэ болохоор одоо манай энэ хамгийн их эрх чөлөөтэй хүн гинэ. Өөр хүмүүс нь бас ингэж эрх эдэлж чаддагвэ гэж байна. Дуртай тоглоомын хүртэл авч өгдөг гэж байна. Өрөөнд нь зөндөө олон тоглоомтой гинэ. 出门到时候 За бурхандаа мөрөхгөр явнаа. Йоо өөрхий хараа та нар. Йоо 不要笑，没良知。 шүтээ нууж байгаа юм байна оо хөөрхий. Яа. Ямар хөөрхий юм бэ? Шүдгүү хайж байгаа бити инэ гэж шууд юудаг гэдэг. 我们两个准备活到100岁。 Вау. 陆江都不让你。 Энэ цааш шүү ийсэн. 我们两个准备活到100岁。 Бид хоёр одоо 100 наслнаа гэж байна. 陆江都不让，陆江真是的。 100 наслан тийм ээ. Болоо 200 байсан. 他说已经活了100岁。啊，大哥都听，那这个多久吗？ Йоо яа имээ амар баярлаад байна. Имээ ямар хөөрхий юм бэ яста. 那这个是宝贝， Миний baby, my baby гэж. 他我当宝贝，工作人也不好。 Юу болов? Яасан бэ? 그다 재면서 숨은 그 개운이 집에 재면 거. Яасан бэ? 왜 이래도 그렇듯이 그. Йоо. 반드시. 그래. 그 아무 말 주고 있는데. 그 주고 Нэг нэгэндээ эрхэлдэг энэ хоёрыг хараа та нар. 영어만 들을 수도 해 뭐. 아, 좋아. 반드시 가봐. 나 준호, 리디오. 뭐야? Яа харахгүй л хүнээс сэтгэлийг хөдлөгдөг. Хүнийг уйрвол марл газар байна да. Бид нар одоо яг ингэж газар дээр нь явж гаад өөрөө ирэхгүй ингээд нүзээ артаад хоолоо ирэлтэд явчлаа. Ер нь ямар мундаг бүсгүй юм бэ? Өөр одоо ямар ч тийм Энэ өөрөө юм байна шүү дээ. 家里面有好多，我不知道放哪里。 Чи та屋子他的屋子，这样哦，还家里面有好多不知道藏哪里。 энэ 要不要的时候给他买 энэ эмээгийн тоглоом нэг ямар гоё юм. энэ та нар хардаа. Энэ эмээгийн өрөөг нь та нар хар. Энэ эмээ яг ийм л газар амьдард юм байна да. За энэ болохоор одоо яг зочдын өрөө юм бэ. Мэдээж ор алга. Тэр нь баг ор юм шиг байна. За одоо цул модон тавилгатай.
完了是吧？ машин хүлээж ийн гэнэ бид нарыг. За явъя тэгвэл. За явъя. Ямар хөөрхөн юм бэ чухам. 所有老师都是读过来的，每个老师身上都有一个感动的故事。可以这边。 За энэ бол одоо цэцэрлэгт хүрээлээ юм байна. 哦，这边是喝下午茶， 3点喝茶是吧？ 4点钟，他们是4点钟。 За 4 цагт болохоор бүгдээрээ энд гарч одоо цай ууд юм байна. Энэ одоо бүр цэцэгт хүрээлэн. 朱元，我们局长起的名字。 За энэ цай уудаг газар. 我们下午基本上4点到6点，他们都基本上都在这边喝茶走的。今天下雨了，这边没人。 Өнөөдөр到 бороотой 这边去喝茶，走，看一下我们西藏的甜茶，还有我们敬老院的名字和牛肉。 За энэ одоо яг цай уудаг газар нь байна. 那个让两位记者同志赶紧喝点茶。 За энэ одоо ингээд харин жоохон гацаад байна. За энэ одоо яг ингээд байрных нь гаднаас тав хүндээ ингээд харуулад одоо бас ингээд нэвтрүүлгээ дуусъя. Бүх хүн байлаа яасан бэ? Харин тийм ээ. Сая тэр эмээ тэр ихч хоёр бол сая тэр эмээ ихч хоёр бол ер нь бол нэг юм яриаггүй л дээ. Хоорондоо тэгэл нэг нэгэндээ эрхлээл тийм ээ. Ер нь бол одоо тэр хүн бас ямар ч тийм одоо төрөл садан гэж байхгүй. Одоо тийм настай хүн. За тэгээд энэ газар одоо ирээд ингээд яг өөрийнхөө хүүхдтэй юм шиг энэ ихч ингээд яг өөрийнхөө ээжтэйгээ ингээд цуг байж байгаа юм шиг маш гоё. Хойлоо ямар сайхан хөөрхөн тэгж нэг нэгэндээ эрхэлдэг юм бэ. Ер нь тэр хоёр бол юм яриаггүй. Зөвхөн ингээд